Орой өдөр хүмүүстэй телевизлээд сардын парламент төрлөгийн үзэгч та бүхэндээ өргөхөд бэлэн болсон байна. За нэвтрүүлэгт оролцохоор ирсэн зочдыг би та бүхэндээ танилцуулъя. Монголын Хуульчдын холбооны Хуульчдын эрх хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах асуудал эрхэлсэн хорооны дарга Ариуна, хорооны гишүүн Баяраа, за хууль судлаач Батуян гэсэн зочд маань нэвтрүүлэгт оролцож байна. Та бүхэнд орой мэнд хүргэе. Тэгэхээр хамгийн ихний асуултыг би Монголын Хуульчдын холбоо гэж энэ байгууллага ямар одоо чиглэлийн үйл ажиллагаа явуулдаг? За хууль этгээдийн хувьд одоо ямар статустай байдаг юм байгууллага вэ? За мөн таны хорооны хувьд бас ямар ч одоо үүрэгтэйгээр үйл ажиллагаа явуулдаг бол энэ тухай эхлэе гэж байна. За баярлалаа. Монголын Хуульчдын холбоо байгуулагдаад 3 жил болж байна. Энэ жил бид нар бас их хурлаа 10 дугаар сард Хуульчдын холбооны их хурлаа 10 дугаар сард зохион байгуулагдах хэвээр ингээд 3 жилийн босгон дээрээ явж байгаа. За Хуульчдын холбооны чиглэл бол Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн дагуу байгуулагдсан Хуульчдын холбоо маань нийтийн эрх зүйн субъект, нийтийн эрх зүйн одоо чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг ийм хуульчдынхаа нэгтгэсэн ийм байгууллага байж байгаа. Одоогийн байдлаар 50000 орчим хуульчдыг игнэндэд нэгтгэсэн байгууллага байна. Энэ байгууллагт маань шүүгч, прокурор, өмгөөлөгч, бусад хуульч гэсэн ийм бүрэлдэхүүнтэйгээр одоо гишүүнчлэлтэйгээр явж байгаа. За Хуульчийн эрх зүйн байдлын тухай хууль гарснаар Монголын Хуульчдын холбоо зохион байгуулагдаад Хуульчдын холбоо хуульчдынхаа эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах чиглэлээр мөн хуульчдыгаа сургалт мэргэжлийг дээшлүүлэх, сургалт сурталчилгаа арга зүйн зөвлөмжөөр хангах чиглэлээр нөгөө талаар одоо хуулийн сургууль болон бусад одоо ихтэй сургуулиудыг маглан итгэмжлэх чиглэлээр хууль зүйн шинжилгээ ухаанд одоо судалгаа шинжилгээ хийх, хууль зүйн шинжилгээ ухааныг одоо хөгжүүлэх чиглэлээр гэх мэтчлэн олон чиглэлүүдээр бол үйл ажиллагаагаа явуулж байгаа. Ингээ Хуульчдын холбоо бол энэ үйл ажиллагаануудаа өөрсдийн хороогоороо дамжуулан явуулдаг. За ингээд манай хорооны хувьд бол хуульчдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах асуудал эрхэлсэн хороо гэдэг ийм нэртэй хуульчдын эрхийг хамгаалах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг ийм хороо байж байгаа. Манай хороо маань өөрөө 13 гишүүнтэй. Энэ гишүүндэд шүүгч, прокурор, өмгөөлөгч гэсэн бүрэлдэхүүнтэйгээр 13 гишүүнчлэлтэй ингээ үйл ажиллагаа явуулаад бас одоо 3 дахь жилтэйгээ золгож байна. За өнөөдөр студид бид манай хорооны гишүүн, өмгөөлөгч Баяраа бас ирсэн байгаа. Хорооны талаар бас манай үзэгчтэй хэлцээ тий. За баярлалаа. Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулинд зааснараа Хуульчдын холбоо маань чиг үүргийн болон сайн дурын хороо гэж хороодоос бүрддэг. За үүний чиг үүргийн хороод дотроо нэг хороо нь бол сая ярьлаа. Хуульчдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах юм хороо байгаа. За энэ хороо маань гол үндсэн үүрэг нь бол хуульчдын нийтлэг эрх ашиг сонирхлыг хамгаалах зорилготой. Хуульчдын нийтлэг одоо зөрчигдөж байгаа эрхийг хамгаалахад чиглэсэн ийм үйл ажиллагаа явуулдаг хороо юм байна. За өнгөрсөн хугацаанд бол бид хуульчдын дунд шүүгч, прокурор, өмгөөлөгчдийн дунд зөрчигдсөн эрхтэй холбоотой судалгаа явуулж тодорхой бас зүйлүүдээр дүгнэлт хийсэн байгаа. За мөн өмгөөлөгч мөн одоо шүүхийн хороодоос бидэнд бас санал хүсэлт ирүүлсний дагуу зохих байгууллагад нь уламжлах мөн өөрсдөө шаардлагатай одоо санал дүгнэлтийг бас гаргаж хөргүүлж ирсэн байгаа. Тэгэхээр хуульчид бол одоо юу гэдэг юм? Бусдын эрхийг хамгаалдаг, хуулийн өмнө одоо иргэдийн эрх хөндөгдөг нэг ийм асуудал байдаг. Хуульчдын эрх хаана очиж зөрчигдөд юм? Ямар байдлаар зөрчигдөг юм бол энэ тухай бас тавчхан хорооныхноос бас асуувал. За одоо манай хорооны хувьд хороонд ирсэн өргөдөл гомдлын үндсэн дээр хуульчдын эрх зөрчигдөд байна уу, үгүй юу, зөрчигдөж гэнэ үгүй юу гэдэг дээр бол одоо дүгнэлт хийж ажилладаг л да. Ингээ хороонд ирүүлж байгаа өргөдлийг харж үзэж байхад бол одоо шүүгчдийн эрх ашиг сонирхол зөрчигдсөн ийм өргөдөл гомдол ирсэн. Бас өмгөөлөгчдийг одоо өмгөөллийн үйл ажиллагаагаа явуулж байхад нь өмгөөллийн мэргэжлийн үйл ажиллагаа явуулахтай холбоотойгоор эрхэн зөрчигдөд байна гэдэг гомдлууд ирдэг. За прокурорын байгууллагад ажиллаж байгаа прокурорын хувьд бол бас ажлын ачаалал болон одоо бусад одоо
ажлын ачаал болон хийж байгаа ажилтайгаа дүүцэхгүй одоо дүүцгүйц хэмжээний цалин хөлс авч чадахгүй байна гэдэг асуудал яригддаг. Нөгөө талаас прокуроруудад тусгай бас журмууд үйл ажиллагааг зохицуулж байгаа журмууд дотор бас зөрчилдөөнтэй байдал байж болзошгүй байна гэдэг ийм асуудал яригддаг. Гэх мэтчлэн энэ ирж байгаа өргөдөл гомдлуудыг харахад хуульчдын эрх нь одоо жирийн иргэдээс хуульчдын эрхийг зөрчихөөс илүүтэйгээр хууль дүрмийг нэгэнт батлагдсан хууль дүрмийг хэрэгжүүлэхгүй байгаа байдал эсвэл одоо төрийн байгууллага албан тушаалтнаас хуульчдынхаа эрх хууль ёсны ашиг сонирхлыг хүндэтгэхгүй эргээд төрийн байгууллага албан тушаалтнаас зөрчиж байгаа ийм явдлууд харагддаг. Тэгэхээр хуульчдын эрх бол одоо иргэдийн зүгээс зөрчигдөхөөс илүүтэй бусад төрийн байгууллагын зүгээс, төрийн байгууллага албан тушаалтны зүгээс эсвэл бусад хуульчдын зүгээс бас хуульчийн эрхийг зөрчих, эсвэл хууль тогтоомжийг биелүүлэхгүй байгаа явдлаас болоод зөрчигдөх ийм асуудлууд гарч байгаа. За ойлгомжтой. Тэгэхээр хоруудын зүгээс бол сарын 1-ний зохион байгуулж байгаа гэдэг түрүү ярьсан. Тэгээд танай хорооны хувьд бол илтгэлийн тэмцээнийг бас амжилттай зохион байгуулсан гэдэг мэдээллийг би авсан байгаа. Тэгэхээр энэ илтгэлийн тэмцээг ямар зорилгоор, ямар ач холбогдолтой гэж одоо зохион байгуулсан бай, тийм ээ? Үр дүн нь одоо хэрхэн гарав? Хичнээн хүмүүс оролцсон бай. За манай хорооны сарын аян одоо сая 9-р сарын 1-ний өдрөөс одоо 10-р сарын 1-ний өдөр хүртэл зохион байгуулагдаж байгаа. Ер нь яагаад сарын аянийг зохион байгуулж байгаа гэхээр хуульчдын холбоо ноднон 2-р сараас тийм ээ 2-р сараас эхлээд одоо хороодууд сарын аянга хийж эхэлсэн. Хуульчдын холбооныхоо энэ чигүүргийн хороодууд өөрсдийнхөө хорооны үйл ажиллагааг сурталчлах, хуульчтай болон нийтэд одоо сурталчлах энэ хүрээнд сарын аян хийж эхэлсэн. За манай хорооны хувьд бол сая 9 сараас хийж эхлээд бид нар 8 сарын дундуураас одоо илтгэлийн уралдаан зохион байгуулад илтгэлийн уралдаанд ирсэн илтгэлүүд эхний байдлаар сонгон шалгаруулалтаа хийгээд за ингээд 9 сарын 7-ны өдөр 2 дахь шатны шалгаруулалтаа хийгээд за 2 дахь шатны шалгаруулалтанд 9 илтгэгч оролцсон. Хуульч, судлаачийн хүмүүс оролцоод 9 илтгэлийг бол 2 дахь шатанд оролцуулсан байгаа. За энэ 9 илтгэлийг бид нар комиссийн гишүүд бас суугаад бид нар илтгэлийг одоо яг хэлэлцүүлээд асуулт хариулттайгаар илтгэгчийн ур чадрыг бас харуулах сонсоод тийм ээ асуулт хариулттайгаар шүүмжтэйгээр авч хэлэлцээд бид нар 3 илтгэлийг 1 2 3 дугаар байранд шалгаруулсан. Ийм 3 илтгэл орсон байгаа. 3 илтгэл маань 1-р байранд орсон илтгэл бол Эрдэнэт хуульчийн илтгэл 1-р байранд шалгарсан. Энэ илтгэл нь хуульчийн одоо эрхийн хамгаалалт гэдэг энэ сэдвийн хүрээнд бичигдсэн байдаг. 2-р байранд орсон Галбаатар гэдэг хуульч байгаа. Энэ Галбаатар хуульчийн илтгэл бол шүүгчийн эрхийн хамгаалах олон улсын хэм хэмжээ түүнийг одоо Монгол улсад хэрэгжиж байгаа байдал боловсронгуй арга зам гэдэг ингээд сэдвэр хийгдсэн байгаа. 3-р байрны илтгэл бол хуульчийн сэтгэл зүйн асуудалтай холбоотой ийм чухал сэдвийг хүндсэн ийм илтгэл 3-р байранд орсон. За тэгээ 3-р байранд орсон илтгэгч маань манай Батуян хуульч студиас хамт хүрэлцэн ирсэн байгаа. Тэгээ Батуян хуульчийн хэлэлцүүлсэн илтгэл болохоор маш шин, соргог, үнэхээр бас хуульчдад шаардлагатай тулгамдж байгаа энэ сэтгэл зүйн асуудлыг одоо бусад бүхий л одоо газар одоо гадаад орнд ч юм уу эсвэл одоо тамирчид хүртэл сэтгэл зүйчтэй байдаг тийм ээ. Энэ сэтгэл зүйчтэй байснаар тэр сэтгэл зүйн одоо хямрал болоод эсвэл ажлын стресс ачааллыг хэрхэн давж туулах вэ гэдэг талаар бас тусгай мэргэжлийн хүнээс зөвлөгөө авч ажилладаг ийм практикууд бол байгаад байгаа. Тэгэхээр хуульч хүн өөрөө сэтгэл зүйн ямар байдалтай байдаг юм бэ? Хуульчийн сэтгэл зүйг одоо судлах нь хэр ач холбогдолтой юм бэ? Ингээд судалснаар хуульчтай эргээд ямар өрөө өгчтэй гэдэг талаар бас сонирхолтой судалгаа хийж ирсэн. Тийм ээ. Тэгэхээр бол хуульчийн сэтгэл зүйн эрүүл мэндийн байдал гэдэг бол ялч сонирхолтой сэдв. Чухам ягаад энэ сэдвийг сонгох болов? Илтгэл дээр одоо гол хүндэгдсэн асуудлууд те илтгэлийн талаар бас манай зөвхөн нэг хуваалцах гэж байна. Хуульчийн эрхийн хамгаалалт гэх илтгэлийн уралдааны дагуу бичигдсэн. Тэгээ миний нэг судлаачийн өнцгөөс бол хуульчийн эрх гэдэг юу юм бэ гэхээр хуулийн дээр хуульч болохоор хараат бус шүүгч прокурор өмгөөлөгч хараат бус бие даасан ажиллах ёстой гэдэг чиг зарчим байдаг. Тэгээ хараат бус бие даасан ажиллах гэдэг чинь юу юм бэ гэд судлангууд нэг талдаа үүрэг шүүгч вэ өмгөөлөгч вэ прокурорч вэ хараат бус бие даасан ажиллана гэдэг нь үүрэг нөгөө талдаа эрх юм бэ гэдэг нь судалгааны явцад гарсан л да. Өөрөөр хэлэх юм бол хараат бус бие даасан байдлаар ажиллахад боломжтой бүх зүйлийг одоо хууль тогтоомжоос төрөөс шаардах эрхтэй гэдэг нь эрхтэй. Тэгээ энэ хүрээнд судалж байхад
гадагшаага Монгол улсад бол энэ бол бас шин сэдв. Тэгвэл дэлхийн улсуудад бас шин сэдв. Тэгээд шин сэдв тэгээ энэ зохицуултын өрөөнд уушхаар хуульч хүн жирийн дундаж иргэнээс 4 дахин илүү сэтгэл зүйн хямрал, стресст ордог гэдэг судалгаа харсан л да. Тэгвэл ингэж 4 дахин илүү стресс өртөөд байгаа юм бол энийг яаж шийдэх юм бэ? Шийдэх нь яагаад ач холбогдолтой юм бэ гэдэг миний сонирхлыг татсан. Шийдэх нь яагаад ач холбогдолтой вэ? Хуульч сэтгэл зүйн хувьд хэвийн стрессгүй байх нь юунд хэрэгтэй вэ гэхээр хамгийн түрүүнд мэдээж нөө хуульчд өөрсдөө хэрэгтэй, хоёрт яг иргэддээр тулаад очингууд стресстэй хуульч болохоор нэг талдаа ууртай, бухимдалтай байдаг, ачаалаа зохицуулж чадахгүй байдаг гэдэг асуудлууд бол гарч ирнэ. Хэрвээ стрессгүй хуульчид ачаалаа зохицуулна, уургүй, бухимдалгүй байвал иргэнд очиод үйлчлэгээ илүү сайжирна гэдэг үнцэг надад харагдсан. Энэ үүднээс энэ сэдвийг сонгосон юм байна. Тэгэхээр ер нь одоо энэ хуульчдын сэтгэл зүй, энэ оюун санааны байдлыг хамгаалах ер нь ямар хөө практикууд байдаг юм бол те. За ерөнхийдөө бол одоо хуульчд бол ихэвчлэн хүнд хэрэгүүдээр ажиллахад бас нэлээд стресс одоо юу гэдэг нь чочролд орох байдал. За хүнд бас гэмт тэтгэхэд буруу хүнд бол том ял оноох бол тухайн хүний бас сэтгэл зүйд бас юм нөлөөлдөг болов уу гэж бодож. За дээр нь манайхан бол одоо нөгөө хараал юрол гэдсэн шийдэх юм ярьдаг та ингээд олон дайралтууд байдаг хэл та. Энэ эсрэг ер нь сэтгэл санаагаа хэрхэн яаж биелдэг юм бол? Яг хуульчийн мэрэгжлийн үйл ажиллагааных нь онцлог гэхээр ер нь бол маш энгийнээр хэлэхэд ахин дахин өдөр тутам хүний зовлон сонсох, хүний зовлон шийдэх асуудал байдаг. Ер нь бол жаргалтай үедээ хуульч дээр очихгүй. Гэтэл нөгөө нэг очиж байгаа хуульч маань өөрөө бусад хүмүүсийн л адил сэтгэл зүрэхтэй хүн байж байдаг. Дандаа шодроо, дандаа энгийн ажиллаад тах өөгдөлтөөр робот бол ерөөсөө биш. Тэгэнгүүт гадагшаа туршлагууд судлах юм бол яаж хуульчдын сэтгэл зүйн асуудлыг ханддаг, ажилтдаг вэ гэхээр зөндөл туршлага байгаа юм л да. Англи, Америк, Канада гэдэг Азиудын жишээг судалсан. Монголд бол энэ бол маш шин сэдв. Монголд яг хэрхэн ажилтдаг вэ гэдэг талаар би бас судлах гэж оролцсон. Тэгэхээр энэ талаар чиглэр хийгцэн ажил байдаггүй. Тэр байтугай нөө хуульчдын сэтгэл зүйн байдал ер нь ямар төвшөнд байна вэ гэдэг талаар наривчлсан судалгаа байхгүй. Тэгээд нэг 2 судалгаа олцсон болохоор 13 онд шүүхийн ерхий зөвлөлөөс хийсэн нэг судалгаан дээр шүүгчдийн 76% нь ажлаасаа бол сэтгэл зүйн хямралд өртдөг. Ер нь бол стресстэй байдаг гэд судалгаа гарсан. 16 онд болохоор бошкоруудын дунд хийсэн судалгаан дээр бас ажлаас үүдэлтэй ачаалд автдаг, хямардаг гэд 90% нь бас хариулсан байсан. Тэгээд судалгаа бол ингээд зогсчихсон. Энэ талаар ямар арга хэмжээ авдаг, стресстэй байгаа энэ хүмүүс яаж тайлдаг гэдэг асуудлууд байхгүй. Тэгээд тэгэнгүүт гадагшаа олон улсад яадаг юм болоо гэж судалж байгаа. Монголдо санал олох үүднээс тэгэнгүүт яг хуульч нар дээр тулсан аргууд байна л да. Мэргэжлийн нөгөө нэг сэтгэл зүйчтэй, сэтгэл зүйн холбоотой хуульчтай холбоо нь хамтарч ажиллах. Энэ хуульчид нөгөө жил болгон багц цагийн сургалтанд заавал суудаг. Мэргэжил мэдлэгээ байнга шинэ байлгахын үүднээс энэ багц цагийн сургалтанд нь бол заавалчгүй сэтгэл зүйчтэй уулзсан байх гэдэг шаардлагыг тавих маягаар ажилладаг. Тийм туршлагууд байгаа. Энийг ихтгэлийнхаа өрөөнд бол манай хуульчтай холбоо бас ингэж болох юм аа гэдэг саналыг бол дэвшүүлсэн. Энэ сэдв бол одоо танай хороотой бас салшгүй холбоотой юм сэдв бол ихтгэлийн сэдв бол болж таарж байна. Тэгэхээр ер нь манайд одоо танай хорооноос ер нь энэ чиглэл рүү урд нь үйл ажиллагаа явуулж гисэн цаашдаа төлөвлөсөн ямар ажлууд байна? Хорооны зүгээс ер нь хуульчдын эрх яг хизээ хаана ямар тохиолдолд зөрчигдөд байгаа юм бэ? Зөрчигдсөн байдал нь одоогийн байдлаар яг ямар байдалд юун дээр зөрчигдөд байна гэдэг талаар бид нар судалгаа хийсэн. Гэхдээ энэ судалгаа маань бас яг энэ сэтгэл зүйтэй холбоотой сэтгэл зүйн асуудал руу орж бас судлагдаж чадаагүй байгаа юм. Ер нь бол ажлын ачаал ямар байдаг вэ гэдэг тийм судалгаа явагдаад байдаг. Тэр ачааллыг яаж даван туулахын, тэхийн тулд хүн сэтгэл санааг нь яаж эмчлэхийн, сэтгэл санааг нь яаж тогтвортой байлгахын гэдэг талаас нь ерөөсөө судлагдааг бол байгаа юм л да. Тэгээ бид нар бас Батбаян хуульчид санал тавьж байгаа. Манай хороотой хамтраа цаашдаа бас энэ судалгааг өргөжүүлээд энэ судалгаан дээр нэлээд бас одоо дөрвтэй ажиллаад шинэ санаа оноо гадны туршлага байвал оруулж ирээд үнэхээр хуульчдынхаа бас хуульчдынхаа хууль ёсны эрх ашиг сонирхлыг хамгаалах ажлын хүрээнд тэр хуульчдын сэтгэл зүйн байдлаасаа болоод одоо дарамтанд орох хуульчийн эрх өөрийнх нь эрх зөрчигдөх энэ одоо байдлаас хуульчтайгаа бас гаргах арга замыг илэрхийлэх үүднээс бас энэ судлаачтай хамтран ажиллая гэдэг ийм
санал тавьчихад байгаа л да. Юу энд би нэг зүйлийг тодруулахгүй бол болохгүй санагдаад байна л да. Нөгөө хуульч сэтгэл зүйн хямралт их ордог гэхээр нөгөө үзэгчд маань ойлгохдоо дандаа стресс хямарсан өмсгөл зангацсан хуульчд байдаг. Эсвэл эмнэлэг твтэх төгсөн хуульчд байдаг гэж ойлгож болохгүй. Гадагшаач тэр яхаар нөгөө сэтгэл зүйн хямралт өртөөдийн ачаалаас болоод хямраад байна гэдгийг нөгөө шинж тэмдгүүд нь бол монголчуудын хувьд маш танил байх болно. Жишээлх юм бол хамгийн ихний шатнд тамхинд онцох явдал их байдаг. Хуульчдын нэлээ олон хувьд бас эмчнэрийн хувьд ч гэсэн тийм ачаалттай ажилладаг мэрэгчлэтнүүдийн тамхинд онцох өвчт юу их байдаг. Тэгээ савтруулах хундаа хэрэглэх давтамж нь арай их байдаг. Бүр архичин гэж хэлээгүй давтамж нь их байдаг. Тэгээд нойргуудах анхаарал үйлдвэрэхгүй байх гэдэг шинж тэмдгүүд бас нэлээд түгээмэл. Тэгээд ингээд нөө эн чинь сэтгэл зүйн өвчин болохоор шат дараатай шүү дээ. Тэгээд нэлээд хүндрээд эхлэхээр жинхнээсээ эмнэлэгт очих асуудлууд гарч ирнэ л дээ. Тийм болохоор үзэгчд маань ингэж ойлгоорой. Бас аюултай мэрэгчлээ шүү тийм. Энэ бас яг сэтгэл зүйн эмгэг сэтгэл зүйн байдал гэхлээр л яг үнэн саяных шиг тийм хүн дээр ойлгож авах явдал биш. Яг л айхтар сэтгцэн эмгэгтэй ч юм уу тийм байдлаар биш. Ер нь альва мэрэгжил бусад меслүүдэд аваад үзэхэд бол илүү альва хүн болгон ер нь ажлаасаа тодорхой хэмжээний ачаал авчаадаг учраас тодорхой хэмжээний ажилдаа бүгдээрээ стресстэй. Энэ стресс бухимдлыг тайлах арга нь ямар байх вэ гэдэг чинь мэрэгжил болгон дээр бас сэтгэл зүйтэй холбоотой тухайн хүний мэрэгжлийн онцлогтой холбоотойгоор бас гарч ирэх гээд байдаг. Нөгөө талаас энэ ажлын ачаалал тэр хүний уур бухимдал одоо хүний зовлон жаргал сонсгоосоо илүүтэй ерөөсөө энэ хэрэг хян шийдвэрлэх ажиллагаанд ерөөсөө оролцогч тал нь хоёр оролцогч тал байж байгаа. Ерөөсөө л нэг нь гомдж яадаг нөгөөх нь одоо би үнийг хүлээн зөвшөөрөхгүй. Яг аливаа асуудал нэг л үнэн байдаг учраас тийм ээ. Ерөөсөө хоёр оролцогч байдаг шүүх аль нэг талд нь шийдвэр гаргана. Хоёулынгийнх нь талд шийдвэр гаргана гэдэг ойлголт хийж байхгүй шүү дээ. Тэгэхээр шүүх хамгийн бодит үнэн байж болох үс гэдэг тэр шийдрийг гаргаад ингээд шийдвэрлэсний дараа аль нэг тал нь тодорхой хэмжээгээр гомдолтой л үлдчихэдэг. Энэ гомдол чи эргээд одоо шүүгчд зарим тохиолдолд одоо заримд нь одоо халдлагад шүүгчийг одоо гүтгэх, доромжлох тий нөгөө одоо бусад одоо өөрт нь тааламжтай шийдвэр гаргаагүй учраас нийтэд тухайн хүнийг одоо бас гүтгэх, доромжлох, бусад маягаар нөгөө шүүгчийн болон бусад одоо хуульчийн сэтгэл зүйд нөлөөлөхөөр ийм дарамтууд нийгмийн зүгээс бас ирж идэг. Энэ болгоныг бас бүгднгийн л оруулж ингэж багцаар нь авч үзэх асуудал юм л да. Тэгэхээр саяхан манай нийгэмд бас нэг асуудал юу байсан гэхээр шүүгчдийн цалин нэмэн хасна нэмэхгүй гэдэг нэг юм асуудал болсон. Хэрвээ цалин буурах юм бол шүүгчд авилгал авах магадлал нэмэгдэнэ гэдэг нэг юм яриа асуудал нийгэмд бол босч ирсэн л да. Тэгэхээр ер нь цалин буурснаар шүүгчд авилгал авч яах гэдэг бас сэтгэл зүйтэй холбоотой нэг асуудал байна уу гэдэг нэг юм зүйл. Энэ дээр ер нь шүүгчдийн цалин бууруулах тал дээр танай холбоо болон хорооны одоо зүйл ямар байр суурьтай байсан болоо холбооны хувьд. Цалин бууруулна гэдэг маань өөрөө байгаа юмыг бууруулж үж эсвэл байгаа стандартыг одоо чанарыг муутгаж үж аливаа хөгжил дэвшилт хүрэхгүй. Тэгэхээр өнөөдөр шүүгч гэдэг маань өөрөө нэгдүгээр төрийн тусгай албаагч, хоёрдугаарт өнөөдөр шүүх эрх мэдлийг хэрэгжүүлэгч энэ субъектийн хувьд энэ бол онцгой албан тушаалтан байдаг. Энэ утгаараа хуульд шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуульд хуульчлагдаад өгсөн байгаа. Шүүгчийн цалин, хөлс болон бусад нийгмийн халамжийг одоо бууруулахгүй ямар ч тохиолдолд бууруулахгүй дараа дараагийн хууль тогтоомжинд энд бууруулсан хууль тогтоомж болон дүрм журам гаргахыг хориглоно гэх мэтчлэн ингээд хориглосон залтууд байгаад байгаа. Ингээд энэ шүүгчдийнхээ эрх зүйн байдлыг зөвхөн Монгол улс одоо ингээд хуулиар ингэж хамгаалаад байна гэвэл үгүй. Олон улсын ерөөсөө бичиг баримт, олон улсын одоо шүүгчийн тунхаглал, олон улсын шүүгчдийн одоо үйл ажиллагааны зарчим зэрэгт бүгдийг ингээд тунхаглаад өгсөн. Шүүгчийн цалин, хөлс, нийгмийн баталгаа бол бүрэн хангагдсан байх ёстой. Үүнийг бууруулах болон одоо тодорхой хэмжээгээр одоо бууруулах эсвэл одоо багасгах ийм арга хэмжээ авч болохгүй гэдэг ийм залтууд байгаад байгаа. Энэ талаар бол одоо Монголын шүүгчдийн холбоо Монголын хуульчдын холбоотой бас нэлээд хамтарч ажилладаг. Шүүгчдийн холбоо гэдээ бие даасан бас холбоо байгаа. Шүүгчдийн холбоо, шүүхийн ерөнхий зөвлөл, хуульчдын холбоо хамтраад бас нэлээд ажлуудыг хийгдээд төрийн дэд байгууллагуудад бас албан бичгээ санаан зөвлөмжөө хөргүүлээд явж идэг. Би бол энэ дээр хуульчийн хувийн бодлыг бол хэлэхэд ер нь одоо шүүгч төрийн албаагч тэгтээ тусгай албаагч буюу одоо шүүгч засаг эрх мэдлийн бол хамгийн өндөр албан тушаалтай. За ер нь төрийн албаагчдын нийтлэг цалингийн хэмжээ бол одоо өнөөдрийн бидний ахуй амьдралыг одоо
хүрэлцгүй зэнийг бол бас үгүй. Тэгэхээр энэ асуудал дээр ер нь төрийн албаагчдын цалин бол өсөх ёстой юу гэвэл өсөх ёстой. Зөвхөн шүүгчдийн цалин тэр өнөөдрийн байгаа төрөөс одоо энэ төрийн албаагчдаа өгч чадахгүй байгаа тэр цалинтай уялдуулж авч үзээд бусад албан тушаалтнуудын цалинд бууруулж харьцуулж авч үзнэ гэдэг бол өөрөө шүүгч засаглал буюу одоо бидний зайснаар бол одоо хараат бус байх энэ зарчим буюу одоо хуулийн салбарт байдаг эрх мэдлийн одоо энэ нэг тусгай бие даасан салбарынхаа хувьд бол энд нь бол арай өөрөөр халдах ийм байдал бол үүсэж байгаа. Тийм учраас ер нь төрийн албаагчдын цалин өсгөх асуудал бол одоо улсын их орны хэмжээнд бол яригдах ёстой зүйл. Энийг заавал шүүгчийн цалин бууруулснаар энэ асуудлыг шийдэхгүй. Энэ бол одоо тусгай албан тушаалтны хувьд бол арай өөр өнцгөөс харах ёстой. Бид бол шүүхийн засаглал бол шинжилгээний тухай ярьж байгаа. Өнгөрсөн олон жил бол шүүхийн шинжилгээг бол одоо авч хэрэгжүүлж байна. Тэгэхээр энэ шинжилгээний хүрээнд бид дандаа тийшээ харж өөдөө одоо зүтгэж явах хэрэгтэй. Ийм л ойлголт байна. За би бас судлаачийн хувьд байр суурь хэлэхэд та яг асуулаад байна. Шүүгч нар цалин буурахаар шудраг бус ажиллана гэж олон нийт хараад байна гэж та сая асуусан. Яг энэ нөгөө шүүгчийн цалин бууруулахаар хараат бус байдал алдагдана гэж эсэргүүцээд байгаа нь яг үнэндээ цалин буурангууд хин нэг Б гэдэг шүүгч, А гэдэг шүүгч шудраг бус ажиллаад авилга аваад ах асуудал ерөөсөө биш. Шүүгч засаглал гэдэг чинь нөгөө төрийн эрх мэдэл хуваарлах зарчим гэж байдаг. Энэ бол Монгол улсын үндсэн хуулинд бас биелэлээ тусалаа болсон зарчим. Нөгөө шүүгч засаглал, гүйцэтгэх засаглал, хууль тогтоох засаглал, хараат бие биенээсээ харилцан тэнцвэртэй байх тухай зарчим байдаг. Энэ зарчмын дагуу нөгөө хууль тогтоох болон гүйцэтгэх засаглал бүр тодорхойлбол улсын их хурл болон засгийн газраас шүүх засаглал болон шүүхийнхаа зарим нэг хараат бус байдалтай холбоотой заалтууд руу халтахгүй байх зарчим байдаг. Тэгээ энэ нь болохоор нөгөө эдийн засаг муу байна, хуулийн асуудал тийм байна гэж шүүхтэй холбоотой зохицуултыг ингээд ойр ойрхон байнга солиод энэ дундаа цалингийн нэмж хасаад зоргоороо шийдээд байгаа нь өөрөө бүр зарчмынхаа хувьд, засаглалынхаа хувьд харах юм бол нөгөө хоёр засаглалаас шүүх засаглал руу халдаад байгаа асуудал, хараат бус байдалд халдаад байгаа асуудал. Нөгөө талаараа нөгөө шүүгч нар чинь дандаа жирийн иргэний эрэг шийдээд авахгүй төрийн өндөр албан тушаалтнууд мөнгөтэй хүмүүс эрийг шийднэ. Гэтэл нөгөө нэг тэр нь одоо нэг энгийнээр аваад үзэх юм бол улсын хурлын гишүүн байгаа хин нэгний эргийг шийднэ л гэсэн үг байсан ч юм уу. Гэтэл нөгөө өөрсдийнх нь хэргийг шийдэх гээд байгаа субъектууд маань өөрсдийнх нь эрх зүйн асуудлыг ингээд зоргоороо ингээд сольж яадаг эрх мэдэлтэй байгаа нь өөрөө яг дахиад хэрэг шийдэх явцад хэр хараат бус ажиллах баталгаа байх вэ гэдэг илүү асуудалтай. Энэ дээр бол олон улсын түвшинд маргаад идэг. Нөгөө талаар эдийн засгийн хямрал гэдэг байгаа юм чинь зөвхөн Монгол тохиолдоогүй. 11 он 12 онд бол Европын холбоо тэр чигтээ эдийн засгийн хямралд ороод тэгээ эдийн засгийн хямралтай холбогдуулаад тэд нар яг шүүгчнэрийн цалин хасах гэж зарим орнууд нь тийм шийдвэрүүд гаргаж эхэлжсэн. Тэнгүүд Европын холбооноос зүгээр шийдвэр гаргасан. Ямар ч эдийн засгийн хямрал нь шүүхийн хараат бус байдал руу ялангуяа эдийн засгийн хараат бус байдал руу халдах ёсгүй. Шүүхийн төсөв хэрвээ үнэхээр өндөр байна, төсөвт дарамт учруулад байна гэж үзэх юм бол шүүгчийн цалин хасах замаар шүүхийн нөгөө үйл ажиллагаанд зарцуулж байгаа зардлуудыг таних байдлаар хэмнэх байдлаар шийдэх боломжтой. Тухайлах юм бол нөгөө хэргийг шийдвэрлэх процесс ажиллагаа их мөнгө гараад байгаа тэрийг аль болох технологи руу шилжүүлэх, компьютер руу онлайн шүүх юм уу тийм аргуудаар төсвийг хэмнэхээс биш яг тухайн хэргийг шийдэж байгаа шүүгчийн цалин одоо хасах байдлаар эдийн засгийн хямралаас гарахгүй гэдэг шийдэлд хүрээд тэрийг дагаад явж байгаа. Энэ бол бүр 12 оны асуудал. Ерөнхийдөө бол аль ч нийгэмд шүүх прокурор одоо шудраг ус ажиллаж байна гэдэг энэ яриа байсан ирсэн. Сүүлийн үед бүр илүү одоо завхарж байна гэдэг юм яриа ороод байгаа л да. Мэдээж энэ яриа яагаад гараад байна гэхээр түрүүн бас 10 дараах хэлсэн тийм ээ. Аль аваад зул нэг л үнэн байдаг. Хин нэгэн талд одоо хууль үйлчилдэг. Үүнтэй холбоотой байх гэж. Нөгөө талдаа иргэдийн хувьд одоо юу гэдэг нь шүүх прокурордоо итгэх итгэлийг яаж нэмэгдүүлэх вэ? Энэ одоо энэ асуудлыг яаж шийдэх юм болоо? Энэ одоо байдал одоо юу гэдгийг шүүх засагтаа итгэх итгэл нь алдраад байх юм бол энэ асуудал цаашаа улам үнзгээрээд одоо юу гэдгийг арай өөр асуудал болоод яригдаа явчих байх. Энэ талаар холбоо хуульчдынхаа мэдлэг, ур чадвар, мэрэгчлэлээр нь хуульчдын холбоо илүү бас анхаарч ажилладаг. Сургалтын хороо гэж бас тусдаа бие даасан том хороо байгаа. Энэ сургалтын хороо маань одоо жил болгон шаардлагатай тохиолдол бүрт хуульчтай, шүүгчтэй, өмгөөлөгч нартай бие даасан сургалтуудыг явуулж идэг. Ингээд жилд одоо 40 кредит
багц цагийн одоо хичээлд сууснаар тухайн хүн хуульч маань өөрөө нэгдүгürt мэрэгшил мэдлэгтэй салхи оруулж мэрэгжил мэдлэгээ дээшлүүлж улам их мэдлэгийг баталгаажуулж авахаас гадна бас тусгайлан шинэ одоо тохиолдол бүрээр эсвэл шинэ хууль эрх зүйн хэм хэмжээ дүрм журам хууль гарах болгонд бас ингээд сургалтуудыг хийж явж идэг. Энэ маань өөрөө цаагаараа хуульчдыгаа чадваржуулах ийм үйл ажиллагааны хэлбэр. Хуульчид чадварчаад хуульч өөрөө мэрэгшил мэдлэгтэй нарийн мэрэгшсэн байгаад ирэхлээр эргээд одоо чанартай бөгөөд одоо хуулийн дагуу чанартай ийм үйлчилгээг иргэдэд үзүүлж явах хэрэгтэй. Энэ үйлчилгээ иргэдэд чанартай бөгөөд одоо шудраг үнэн хуулийн дагуу ийм үйлчилгээ үзүүлээд ирэхлээр иргэдийн өөрсдийнх нь одоо хуульчид итгэх итгэл, хуулийн байгууллагад итгэх итгэл нь сэргэж явах хэрэгтэй. Энэ зарчмын дагуу бодлогын үүднээс хуульчтай холбоо болсон гэж сургалт сурчлагаа явуулж хуульчдынхаа чадварыг нэмэгдүүлэх дээр бол анхаарч ажилладаг. Энэ бол тусдаа бие даасан хороо учраас бас ажлын энд бас дур мэдэж ярьж болохгүй л байна л да. Яг ямар сургалтууд явагдаад байгаа нь сургалтын хорооны асуудал. Хуульчдгээр бидхэн түрүүнээс хойш ерөнхийдөө шүүгч, цагдаа, прокурор гэдэг хүрээнд яриад нөгөө талд өмгөөлөгч гэдэг нэг субъект үлдээд байна тийм ээ. Тэгэхээр өмгөөлөгчдийг харж байхад харин эрх ашиг нь илүү зөрчилдөд байх шиг харагдیں۔ Үйлчлүүлэг одоо нүдэнд харагдж байгаа нь бол одоо үйлчлүүлэгчийнхаа хавц зэрэгтэй чөлөөтэй сайхан танилцах, за энэ тент хэрвээ хоригдсон бол очиж уулзах тал дээр бол одоо ингээд эрх ашиг их зөрчигдөж байна гэдэг юм уу иймэрхүү зүйл нийгэмд бас их гардаг шүү дээ. Тэгэхээр өмгөөлөгчд рүү чиглэсэн судалгаа ямарваа нэгэн ажлууд хийгддэг үү? За өмгөөлөгчд рүү хандсан сургалт бол ер нь бол хуульчдын холбооноос хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн дагуу ч гэсэндээ хуульч ялангуяа өмгөөлөгч сургалтанд багц цаг одоо бүрдүүл сургалтанд хамрагдах ёстой. За энэ сургалтаараа бол одоо тодорхой байдлаар энэ эрхээ хамгаалах одоо энэ асуудал дээр бол өмгөөлөгчдөр бол бас бидэндээ хүсэлт гомдлоо гаргадаг. За таны түрүүний ярьсантай бол санал нэг байна. Өмгөөлөгч нар бол үйл ажиллагааны хувьд бол зарим одоо саад бэрхшээлтэй бол тулгардаг. За магадгүй одоо шүүх, прокурор, мөрдөн байцаах одоо энэ газруудад одоо үйлчлүүлэгчийн эрх ашигыг хамгаалах хад одоо тодорхой хуулийн зохицуулт дутдаг ийм асуудал бол байдаг. За тэгэхээр энэ дээр бол хуульчдын холбоонд бол тодорхой санал зөвлөгөө хуульчдын холбоонд бол тэдгээр одоо эрхэм зөрчигдөд байгаа хүмүүс бол хуульчийн нийтлэг эрх ашиг зөрчигдсөн гэдэг асуудлыг хүрээнд бол биднэрт бол гомлоо гаргаж, саналаа гаргаж бид нар цааш нь уламжлах байдлаар мөн хуулийн төсөлд бас санал өгөх байдлаар одоогор бол ийм асуудал зохицуулаад явж байгаа. Тий. 10 сард бас нэг өмгөөлөгч зориулсан тий арга хэмжээ болох гэж байгаа байна. 9 сарын 21-нд. Зөв. 9 сарын 21-нд өмгөөлөгчдийн дунд өмгөөлөгчдийн эрх зүйн байдал түүнийг боловсронгуй болох арга зам гэдэг сэдвийн хүрээнд нээлттэй хилцүүлэг зохион байгуулах гэж байгаа. За энэ хилцүүлэг маань хуульчдын холбоон дээрээ 301 тол буюу хуульчдын танхимд болно. Бүх өмгөөлөгч нар ирж хилцүүлэгтээ ирж суугаад өмгөөлөгчдийн эрх зүйн байдлыг одоо боловсронгуй болох арга замын талаар нээлттэй хилцүүлэгт бүгд орж санал хүсэлтээ хэлнэ хаа гэж ингэж бодож байгаа. Ер нь одоо хуульчдын эрх зүйн байдлын тухай хууль дотор өмгөөлөгчийн эрх зүйн байдал тусгагдаад явсан байгаа. Өөрөөр хэлбэл одоо шүүгчийн эрх зүйн байдлын тухай хууль, прокурорын байгууллагын тухай хууль гэж байдаг. Гэтэл нөгөө талаар өмгөөлөгчдийн эрх зүйн байдлын тухай хууль одоогоор байхгүй хүчингү болчихсон ийм байдалтай байгаа. Өмгөөлөгчийн эрх зүйн байдал маань өөрөө хуульчдын эрх зүйн байдлын тухай хууль дотор зохицуулагдаад явдаг учраас энэ маань үнэхээр өмгөөлөгчдийнхээ эрхийг хамгаалж чадхууц хэмжээнд одоо үйлчилж чадж байгаа юм уу юу? Өмгөөлөгчдийн эрх зүйн байдлыг чанартай одоо хэрэг хян шийдвэрлэх ажиллагааны нэг оролцогч гэдэг үүднээс бусад оролцогчтой одоо тэнцүү хэмжээнд мэтгэлцэх болон бусад оролцогчтой тэнцүү адил тэгш эрх үүрэгтэй байхын тулд хууль эрх зүйн одоо ямар байдалтай байх ёстой, ямар дүрм журм нэмж гарах ёстой, хууль эрх зүйн акт нь шинжлэгдэх ёстой юу гэдэг асуудлаар бас энэ яригдаж хэлцэгдэх ёстой асуудал гэж бодож байгаа. Тийм ч учраас бид бас хэлэлцүүлгээ энэ удаа сарынхаа эйний хүрээнд бас өмгөөлөгчдийнхээ дунд хэлэлцүүлэг явуулъя гэсэн бодолтой байгаа. Тэгэхээр бидний ярилцах хугацаа энэ хүрээд ерөнхийдөө өндөрлөж байгаа юм байна. Тэгээд бас Монголын хуульчдын холбоо болон хорооныхоо талаар бас тодорхой мэдээлэл өгсөн та бүхэнд их баярлалаа. Ажлын өндөр амжилт хүсье. За баярлалаа. За тэгэхээр